За ухаалаг автомат шөнийн гэрэл асаах дадлага хий. За энэ дадлагыг хийхэд биднэрт Arduino Uno автан, за Boto resistor, за LED гэрэл, за 200 Ом-ийн нэг эсэргүүцэл, за мөн 10 кОм-ийн бас нэг эсэргүүцэл, за толгойн самбар буюу орчуулгаар ийм нэртэй breadboard гэдэг энэ цагаан самбарыг хэлж байгаа. За ингээ холбогч утсууд гэсэн зөвлөд хэрэг болно гэж. За энийг хийхин тулд Tinkercad платформ дээр ороод, за Grid дээр дараад Circuits гэдэг бол биднэрт микроэлектроникийн болтуудыг хийж туршилт явуулах боломжийг олгодог. За энэ талбараа сонгоно. За талбараа сонгосны дараа энэ баруун талын хэсгээс хэдүүлээ компонент буюу саяхан туршилт явуулах хэрэгслүүдээ сонгоно. За хэрэгслүүд маань харагдахгүй байх юм бол энэ search хэсгээр нэрийг бичиж өгч болно. За энэ болохоор breadboard буюу цагаан автан байна. За тэгээд Arduino Uno. За энэ хоёр автангаа ингэ байршуулчих. Arduino Uno автан. За мөн нэг LED гэрэл хэрэгтэй. За дахиад resistor 220 Ом эсэргүүцэл хэрэгтэй. За энэ эсэргүүцлээ ингээд хөндлөн болгочих байсан бэл. За одоо Boto resistor гээд нөгөө гэрэл мэдрэгч хэрэгтэй. За тэрийгээ Boto resistor гээд ингээд бичгээр энд гараад ирнэ. Boto resistor гээд. За тэгээд бас нэг эсэргүүцэгч буюу бас нэг resistor нь 15 кОм гэсэн билүү. За 10 кОм гэсэн байна. За ингээд. За одоо эднэрийг board дээр байршуулъя. За ингээд эхлээд эндээ LED гэрлээ. За энэ хавьд байршуулчих тий. За LED гэрлээ байршуулсан дээр 220-ыг богино хөл дээр нь. 220-ыг богино хөл дээр нь. За энэ богино хөл дээрээсээ хийтгэд нөгөө эсрүүгээ холбоно. Пин оролтоо. За энийг яаж яах вэ? Ингээд гоё болгочих. Эсрүүгээ холбочих. За дараа нь энэ хасгыгаа болохоор энд ингээ богино холбоос үүсгэж. За одоо мэдрэгчээ болохоор яг энэ нэгнэндээ дэд талтанд дайрлуулад, за нөгөө 10-таагаа болохоор яг энэ нэгнэнд бас энд байршуулчих. За ингээд за энэ хасгыгаа болохоор зэрэг бас ингээд энэ хасгатайгаа холбочих. За одоо болохоор энэ хоёроо одоо энэ асгахуд байгаа ш тэ энийгээ газардуулагч болохоор нэг газардуулагчтайгаа холбоё гэхээр за энийгээ явуулаад энд гарч ирж байна те. За ингээ газардуулагчтайгаа нийлүүл холбочих. Тэгээ газардуулагчийн утсуудын бүгдийг хар болгочих. За энэ утас бас хар. За энэ газардуулагч нь бас эндээс хар гарч ирж байгаа. За ингээд их board-тай холбоно. Одоо энэ дундаас энийг болохоор нөгөө A0-тойгоо холбоно. A0-тойгоо. За ингэж явуулаад A0-тойгоо холбочлаа. За энийг болохоор арай нэг өөр шараар авчих. За тэгээд энэ үзүүрийн 5 вольттойгоо холбоно гэсэн. Та нөгөө заавар явуулж нь харуулнаа. За энийг болохоор энэ 5 вольттойгоо холбочих. За энэнийхээ өнгийг арай өөр өнгөөр холбочих. За ингээд болчихов. За энэ холболтоо би дахиад юутайгаа жишээд харуулъя. Хичээл дээр холбосон холболтуудынхаа жишээтэй. За ингээ харбад LED хөлний урт хөлийн 9 дээр за энэ ногоон утсаар холбосон байна. За богино хөлийн болохоор урт хөл нь 9 дээр богино хөл нь болохоор нөгөө газардуулагчтай энэ 220 газардуулагч гэдэг энэ хасах энэ чинь энэ дээр явж байна. За холболоо. За дараагийнх нь болохоор
гэрлийн мэдрэгчийнхаа нэг үзүүрийн болохоор 5 вольт дээр за энэ улаан утас байна, энэ үзүүр энэ эсэргүүцгийнхаа эндээс авсан байна. За нөгөөх нь болохоор А0 дээр энэ А0 дээр за энэ нь болохоор энэ эсэргүүцэлэгчний дэдлэх хангалттай холбоод 10 кВт гэсэн тий ком гэсэн. За тэгээд энэ А0 дээр холбосон. За ингээд л холбосон. За одоо энэ дээр хэдүүлээ код шууд энд дэлгэсэнд харагдаж байгаа энэ кодыг чинь шууд хуулаад оруулчих. За энэ кодоо нөгөө дотроос авчирч хуулд оруулна. За хаана. За кодоо бичихийн тулд код руу ороод энэ блокийг хэвтгээд дотлын текст дээр нь continue дараад за энэ хуучин юм гэж авч. За энэ дээр болохоор А0 нь сенсорын пин хүнд нь А0 дээр за энэ хараа энэ улбар шаргууц А0 дээр за LED нь 9 дээр за тэгээд энэ болохоор нөгөө нэг хамгийн доод утга босго утга энэ утгаас дээшээ гарах юм бол гэрэл асна гэж чинь харанхуй болоод гэрэл асна. Энэ утгаас доошоо байх юм бол гэрэл унтрах. Тийш бол гэдэг энэ утга нь одоо хаана явж байгаа юм энэ жишг чинь тий. За одоо ажиллуулад үзье тэгээд. За энэ дээр яг гэрэл асна утга нь гэдгийг тохиолдсон. За ингээд гаргаад гэрэлтэй болохоор хасаад эсрэг байгаад байна тий. За тэнгууд ингээ харанхуй тал руугаа явахаар уг нь яах хэвээр асах хэвээр. За тэнгууд хэдүүлээ одоо энэ дээр энд өөрчилж. За одоо харъя. Одоо болохоор гэрлийн мэдрэгч нь гэрэлтэй байгаад ивэл унтраад за ингээд ишигээ явах уу. Харанхуй болоод ирэхээр энэ хар цэгийг харанхуй гэж үздэг. Харанхуй болоод ирэхээр нартаа болохоор гэрэлтэй ингээд явах унтраад гасч. За одоо энэ нөгөө нэг босхойгоо хэдүүлээ 200 болгоод үзье. 200 болгоод ажиллуулахаар за шууд энэ тулж ирж байгаа бас чинь тий. За дараа нь энийгээ 700 болгоод үзье. 700 болохоор хаанаас гэрэл нь асах нь хараарай одоо та хэд. Шууд баг бас чинь тий ялгааг баг. За ингээд гэрэлтэй үедээ унтраад харанхуй үедээ чинь асж байгаа. Ахнаа гэж. За та хэд одоо энэ юугаа туршилтаа хийж үзээд ямар болох хэвээр вэхээр LED-ийн тод байдлыг за ашиглан өөрчлөх боломжтой. Одоо энэ LED гэрлийн тусгал нь тод үдэг болгож өөрчлөх боломжтой. За LED гэрэл 2 LED гэрэл ашиглана. Одоо жишээлбэл энэ ингээд унтраатай байхад ногоон гэрэл асаацсан үед чичгч юм уу тий. Одоо ингээд харанхуй байхад гэрэл асц улаан гэрэл ингээд унтраатай наран талдаа байхад эндээ талд нь ногоон гэрэл асж яхаар бас яг төлөвийг өөрчилж инфляц хийж болох нэ гэж.